Сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Манай бэлгийн нуус тавчаа дугаарын маань ээлжид дэлхийн түүхийн шин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бидний үйл хэрэг дэмжиж ирхэн үзэж та бүхэн маань лайк, шеэр, subscribe харамгүй сайхан дараад өгөөрэй гэж хүсэж байна. За мөн энэ доор гарч байгаа дансанд бид наруу одоо бяцхан хандвийн сэтгэлийн тус дэмийг бас илгээгээрэй гэж та бүгдээсээ чин сэтгэлээс хүсэж байна. За нэвтрүүлгийнхаа эхэнд хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Fortus Gym хамтарч ажиллаж байна. Fortus Gym нь PS Tower-ын 12 давхарт 1203 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна. За танд өдрийн мэнд хүргэе. За чамд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн дэлхийн дугаарын хэсэгдэр одоо хинэдэг явуулж байгаа. Майя Инк Ацтекийн соёл иргэншлүүдээс. Тий. За Ацтекийг бол Кортез байхгүй болгосон. За Майя бас Кортез гүйж орж ирсэн. байхгүй боллоо. Гэтэ энэ Майя Мята биш, тэ? Муута биш. Зөвөр нөгөө соёл иргэншлийн хувьд бол уналтын үедээ байсан. За олон жил үргэлжилсэн ган гачиг гэдэг ч юм уу энэ байгалийн хүчин зүйл за мөн дээрэс нь одоо нэг юм дотоодын самуунтай байсан яг энэ үедэр л Кортез ороод нөгөө нэг таны хэлжсэнаар мөхөж байсан иргэншлийн тэр мөхлийн төрөсгцсэн юм а гэд байдаг тий тэгээ явцсан. За сүүлийн дугаар дээр бол Писара Франциско за дэлхийн түүхэнд бол алдарт далайн дээрэмчин тий яг мөн юм уу биш юм уу мэдгүй алдартай ч гэж дээ. Тэр нь бол баригдахгүй явж исэн л далайн дээрэмчин л дээ. Тий. Яг далайн дээрэмчин конкистатор юм уу далайн дээрэмчин юм уу? За ер нь одоогор бол пират байгаа. Одоо далайн дээрэмчин байгаа. За тэр хүн бол одоогийн хойд Америк дээр өмнөд Америк дээр Перу дээр хийж байгаа. За тэр хавцаа очиод нөгөө байгальтай танилцаад тэгж штэ. За шунал нь хөдлөөд. Тийм, шунал нь хөдлөөд яж хат нэг юм алттай яж хат яасан шиг алттай нутгавтэй. Одоо ер нь тэр алт нь байд юм болоо тэр алт. Тэгээд жинхээ хурж ирэхтэй 1421 онд хурж ирэхтэй дипломат харилцаа худалдаа инээ тэрэ хийгээл яваад өгсөн штэ. Гэтэ жинхээ бол тийм эзлээ гэж бодоогүй те. Судлын хамтрын худалдаа хийчих юм солилцчих юм хаана байна гэдэг юм хятад нэг юм сэтгэлгээ тэнд дээр яваад очиж худалдаачны сэтгэлгээ юм уу мэн усын далаач л ирсэн шүү дээ. Тийм. Гэтэл жинхээгийн онгоц ямар байсан гэлээ би яриад байсан шүү дээ. Ийм том одоо нэг хятадын иргэн шилэг хийж хурж ирсэн ингээд. Тэгжсэн чи энэ дээр чин дараад нь Песара Франциско гэж нэг юм хүрээд ирэхгүй юу? Тэгэхээр чин зэрэг одоо эдэр чин ямар жинхээ шиг усуд байсан шүү дээ. Тийм шүү дээ. Шунал нь хөдөлсөн ашиг хайс усуд л Испани далайн дээрэмчин хурж ирж байгаа шүү дээ. 200 зэрэг дагуулж ирсэн ийм хүн байгаа. За, Писаро Франциско Испани далайн дээрэмчин. Энэ хүнийг бариад ир гэж Испани араас нь мөнгө явуулж чадаагүй. Тэр чинь одоо нэг адмиралд тэр дээрэмчин барьж ир гэж явуулдаг байхгүй. Харин алдартай байдаг. Мадридын засгийн газар хараахан энэ хүний талаар хүч хөрөхгүй байхад Англи шийдвэр гаргаж чадахгүй байсан юм. Англи бас ер нь бол далайн Ла-Манш хоолой болон Умард Атлантад өөрийн байр сууриа эзэлж дөнгөж байр сууриа эзэлж эхэлж исэн цаг нь байлаа. Тэгэд яг энэ үед чинь Испанчууд чинь хүрээд ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр Писара Франциско одоогийн Перугийн газар нутаг дээр ирээд төрөчийн дугаардаа нэг буян далаатай би нэг ярилцчихсан шүү дээ. Буудалцаад боссон баг. Инк эзэн хаан Атагуалп цагаан хүмүүс бидний газар нутаг дээр ирж миний ордонд гал нээсэн. Тэдний гарнаас аянга нэргэж миний шадрууд аянганд нэргүүлж, аянга цахилгаанд нэргүүлж амиа алдлаа. Тэд нар яг ямар хүмүүс гэдгийг би одоо мэдмээр байна. Тэд нар найрсаг харилцаатай биш юм бэлээ. Би арай гэж аммалтарч зогтож чадсан. Куско нийслэл дээр тэд нар байгаа. Инкийн нийслэл Куско хот.
тэд нар байгаа. Эзэн хаан та үнэхээр Кичил заатал бурхны элчнэр юм болов. Кичил заатал бурхан чинь өөрөө цагаан дүр төрхтөө бөгөөд мөн төмөр биетэй шүү дээ. Яахаргүй эдгээр хүмүүс чинь цагаан хүмүүс байна. Тэгээ төмөр хувцастай байна. Биднүүсийн зэр зэвсэг эднүүсийн хоёуг дуулахыг нэвтлэхгүй байна. I'm conquistador малгайтай амар өдөрсөн шүү дээ. Тийм учраас бид нар Куско хотоо түүний мэдэлд алдчихад байна. Үнэхээр Кичил заатал бурхан мөн үү? Тэд нар эргэн тойрныг хайр найргүй устгаж байна. Бидний бичиг соёлыг ч гэсэн устгах гэж байна. Бидний ард түмнийг ч гэсэн алах гэж байна. Тиймээс тэдэнтэй тэмцсэн зүүн хэрэг гэж би бодож байна. Эхлээд тэднүсийг сайн тагна турш. Тэд нэр муухай шууны хэлээр ярьд юм байлаа. Одоо Испани хэл тэднэрт тэгж сонсогдсон юм уу, өөрсдөө тэгж нэрлсэн үү? Инкуд бол яг ингэж шийдсэн байна. Писаро Франциско. За энэ газрыг чинь эзлээд нэлээд их алт байгаа гэж би сонссон юм байна. Эдгээр энэ байшингаа өөрсдийнхөө амьдардаг оромжоо гэрээ орноо алтаар яаж бүрсэн юм бол? Бүр алтаар хийж гин. Энийг л олох хэрэгтэй байна. Габриэло чи ямар бодолтой? Эзэнтэй та энэ газар нутгийг эзлээд өөрийн гэсэн байр суурьаа суулгачих юм бол Испани хаанаас өршөөл авч болно шүү дээ. Тийм учраас Испани хаан таныг өршөөн далаан дээр юмчин биш. Харин Испани газар нутгийг тэлж өгсөн хүнгээд ялаас хэлтрүүлэх юм билүү. Эн чинь ямар газар гэлээ? Инкас гэж хэлсэн. Инкасууд. Диаго чи ямар бодолтой байна? Дон Синьор Франциско. Тантай адилхан бодолтой байна. Энэ газрыг эзлэе. Захирий. Алт нь ямар гоё гэж бодно. Ямар их гэж бодно. Тиймээс эндээс цуглуулсан бүх алтыг Мадрид руу явуулъя. Мадридийн хаан бидэнд таларх нь даамжиггүй үстэй. Цэргүүдээ сайн хамгаалтанд харуулт бэлэн байлга. Элдв янзын өвчин туссан цэргүүдийг эмчлэхгүй шууд энэ ард түмний дунд үхсэн хүүрсийг нь тавьчих хэрэгтэй байна. Тэгэхээр бидний тусдаггүй өвчнийг эднэр чинь тусаад байдаг юм байна. Бас нэг айх юм байна. Хойд зүг Гватемал Хондурасыг гатлан ирж байгаа Кортес надтай нүүр тулах гэдэг байгаа. Кортесийн шунал нь одоо ханмаар юм аа. Тэнцэдлааныг тэр эзэлсэн гэвстэй. Тийм ээ. Майя руу тэд нар чинь орсон бицтэй. Адилхан л энэ улс шиг алттай газар л байлаа шүү дээ. Хүний шунал хизээж хандгүй юм. Диаго. Бид нар Кортесээс илүү төрүүлээд энэ газар нутгийг өөрийн болгох болно. Энтхийн ард түмнийг ал. Устгах. Хүүс тэмтэр. Энэ газар нутаг бидний болно. Бид нар энэ газараа өөрийн дураар амьдрах болно. Ойлголоо. Дон Синьор Франциско. За, Испанийн далайн дээрэмчний шийдвэр ингэж гарч ирлээ. Төрөөхөн хилцээр хийж байсан хаантай бид нар муудалцсан баг. Хаантай дайдах хэрэгтэй. Тэр хааны нэрийг хэн гэсэн бэ?
Ата Гульф гэж нэрлсэн. Тийм хүн бай. Хөөе. Ард түмний хайр наргу алаад ядаад ихэл. Өөрөө наадах чи байлтах гад өрөөдөр нь хилцээр хийгээл. Хилцээр хийж л тараа. Хаан ими чинь. Харин хилцээр хийсний дараа хаантаа яаж учраа болохоо би шийдэе. Ойлгомжтой. Эргэн тойрон хотоосхны ард түмний хайр наргу ал. Бити өршөө, бити өрөвд хүүхэд өгчдийн ч гэсэн ал. Ойлголоо. За ингээд. Спанчууд. Хайр наргу алж ядчихлаа. Ийм бүрээ уушуута буута. Нэг буудна. Буудлаа. Боллоо. Гар буу гаргалаа. Нөө бүрээ уушуута штэ. Тэр нь ч нэг л буудна. Нэг л бууддаг. Тэгээс хилмээ гаргаал эдгээр чинь стенэр хайр наргу алж ядаад зүгээр таарлцсан инкүүдийг алж ядаад эхэлсэн байна. Инкүү зүхтаахан зүхтааж өөдөөс нь эсэргүүцэх нэг нь эсэргүүцсэн. Эсэргүүцсэн усууд нь тэгээд одоо юм хоёуг дуулахтаа зэвсгэлсэн, өвч зэвсгэлсэн, гал зэвсгтэй хүмүүсийг одоо яаж дийлэх вэ? Тэгэл одоо зүхтаагаал одоо ингээд байдал хэцүүдсэн. 1531 онд Писаро, Франциско инкийг өөрийн бүрэн мэдлэлтэй бараг оруулах нь тэр. За ингээд энэ хооронд Ата Гульф хаан өөрийнхөө цэргүүдийг авчиж ирээд одоо эднэртэй байлцсан боловч дийлэхгүй учраас ширэнг рүү зүхтах тохиолдол их гарч ирж байлаа. Ата Гульф хаан одоо бид одоо яах вэ? Энэ цагаан хүмүүс гэж сайдал бурхны хүмүүс биш юм шиг байна. Чи яагаад ингэж бодов? Яагаад гэвэл эднэр бурхан биш. Бурхан хизээ гимгүү хүмүүсийг алж чадсан юм бэ? Бурхан биш байна. Одоо бид яах ёстой? Ямар ч л байсан бид нар эднэртэй тэмцэлдэх хэрэгтэй. Бид нар эднэрт аалуулдаг юм а гэхэд. Гэхдээ эднүсийн зохион байгуулалтын дүү их байна. За одоо ингээд Ата Гульф одоо энэ инкчүүдийн одоо удирдах гарч ирж байгаа л да. Зохион байгуулалт маш сайн байгааг бодоход бол яах вэ? Энэ далайн дээрэмчдийн л арга зай. Далайн дээрэмчид ямар хүмүүс байдгийг? Тэгэл одоо дээрэмд нь алан талсан л гэдэг асуудал үстэй. Ядаж цэрэг мөн үү? Биш шүү дээ. Биш үстэй. Харин далайн дээрэмчид удирдагчийнхаа өмнө ямар үүрэгтэй байдгийг? Одоо үнэж байж ямиг нь өмнөөс нь хулгай нэх юм уу? Юу гэх юм. За тийм. Ерөөсөө л яг чиний хэлдэг зөв. Далайн дээрэмчид удирдагчийнхаа өмнө үүргээ амнасаар хариуцдаг. Харин Кортес бол яаж ин цэрэг тушаал өгж явж байгаа шүү дээ. Далайн дээрэмчд бол өөр хүмүүс шүү. Энд чинь 200 гаруй далайн дээрэмчд чинь хурж далайн дээрэмчийн цэргүүд 200 далайн дээрэмчин хурж ирчээд инкийг бүжигнуулаад байгаа байхгүй. За ингээд 1532 онд Ата Гульф хаан хилцээр хийгсэн байна. Харин энэ хугацаанд Ата Гульфийн тушаалаар зарим шадрууд нь одоо конкистаторуудтай уулзалтаад хоорондоо нэлээд ярилцаж ойлголцохын тулд бие биендээ хүн солилцсон. Энэ нь бие биенийхээ хэлийг зааж байгаа байхгүй. Тэгэхгүй бол хэлээ ойлголцох хэрэгтэй. 1531-ээс 1532 оны хоорондоо одоо итгэлт хүнээс цэргийн солилцоо гэж бодъё. Нөгөө талынхаа соёлыг суралцдаг, нөгөө талынхаа хэлийг мэдж авах хэрэгтэй болтой. Тэгэхгүй бол нэг нь баба бэбэ бабо гэдэг нөгөөх нь бас нэг ингээ яриад байдаг ойлголцохын тулд энэ чинь хилцээр хэрэгтэй болно. Харин энэ үүрэг бол ер нь хамгийн хүндтэй. Яг гэвэл айл талыг зуурч өгдөг болохоор энэ хүнд альч талын дайснууд халддаг байхгүй. Одоо хэлмэрчлэх гэдэг. Инкийн хэлмэрч Испани хэлийг нэлээд сайн сурсан бол л та. Одоо хилцээр хийя гэж байна гэж хэлдэг. Нэг жилийн дараа энэ чинь одоо тэгтээ хэлмэрчийг Франциско таваар нь айлгсан. Дуртай хоолыг нийтүүлэх. Энэ чинь ийм байх ёстой шүү дээ. Тэгэхгүй бол наашир ч юм уу гэдээ одоо загнаад одоо нүдэд ээж болохгүй шүү дээ. За ингээд дуртай хоолыг нийтүүлж дуртай эмийг нь одоо таваар нь байлгах ёстой байхгүй. Энэ чинь одоо ойлголцох хүн. Хоёр талын дайсан халдаж болохгүй. Ийм хүн байна. Инкийн удирдагч дээр хилцээр одоо хэлмэрч нь урьж ирсэн байна. Эднэр бол ямар хүмүүс вэ? Шакрет чи надад хэлээч. Агуу хаант маань. Алс талаан чандаас ирцгээсэн юм байна. Гэч заадал бурхны хүмүүс биш байна. Тийм л байлгүй те.
Тэгээ ямар хүмүүс гэж байна? Бүр хол далайн чанд энэ чанд оршдог. Испани гэдэг газараас ирсэн хүмүүс байна. Хэлн Испаниол гэж хэлж ирсэн. Тантай хэлцээр хийх хэрэгтэй байна. Тийхгүй бол ард иргэдэг чинь хайр найргаа алж чадна. Мөн өөрсдий чинь нэг ч хүмүүлдээхгүй гэж хэлж байна. Тэд нар цэргийн тоон хэд байгаа юм? Цэргийн тоон биднийг одоо цөөхөн зэр зэвсгэл илүү хүчтэй юм байлээ. Манай хүмүүс яагаад биеэр нь юм туурч, цусан суулга тусч, эсвэл цусаар бүлжиж өндөр халуурч өгöd байгаа юм бол тэднүүсийн тусдаг өвчин нь биднэрт хүн дээр тусдаг. Тэднүүс өөрсдөө тэр өвчнөө тусдаг юм байна. Харин та хэлцээрийн зөвшөөрөх юм бол энэ өвчнөөс ангижруулдаг арга замыг нь хэлий гэж хэлж байна. Тэр хүний хин гэдэг юм? Песаро Франциско гэсэн. Улс орон ард түмнээ ботход Уулын зүйл дөө. хэлцээр хийхээс өөр арга галга. Одоо яах вэ? Хэлцээрийг хийх үү? Тэд нар өрх тавил яана. Хаантан минь. Аха. Та очоод хэрэггүй. Манко. Чи уулна хамгийн ирлэх зоригтой хүн. Яа гэж бодож байна. Би таны дүү. Хийсэндээ өрөхгүй л яах юм. Наад бол чин хүүхэд хөгшдгийг чиртэл хайрладаг. Бидний үг дээцээс уламжилж ирж амьдарч байгаа үзэсгэлэнтэй байгалийн ч гэсэн наад бол чин хайрладаг. Гол усыг эднэр бохирдуулдаг. Ой ширэнгийг ч гэсэн хайр найргуу цавчдаг. Ан амтэн араатан жигүүртнийгч хайрлахгүй. Наад бол чин хүн биш. Гэч заатал бурхан биш. Ас талаан зүгээс ирсэн цагаан чөтгөр. Хэрвээ над ямар нэг юм тохиолдох юм бол чи энэ хаан ширийг залгамжлаад аха та бити инг. Очоод хэрэггүй. Оронд нь өөр хүнийг явуулчихсан чи яадаг юм? Ийм арга байна. Манко. Ард түмнээ бодооч дээ. Ус орноо бод. Би хаан хүний байр сууриас та хаан хүний байр суурьтай байж болно. Тэд нар таныг хаан хүн гэж бодохгүй. Тэд нар энчээ бидний гэр оромж барилга байгууламжийг барьдаг. Шар чулуу авах гэж ирсэн. Сони юм. Биднэрт энэ тэнд л хаасайгүй тааралдаж байдаг. Өөрсдийнхөө амьдрал өдөр тутам хэрглэж байдаг. Шар чулуу эднэрт яхаараа юм хэрэг болдог байна. Шар чулууны төлөө наад бол чин хинээх жаална. Хинээх устгана. Шар чулуу гэднэр их үнэлдэг бол та. Бас мөн цагаан чулууг. Тийм. Мөнгө юм шиг байна. Одоо силвер мөнгийг л яриад байгаа шүү. Аха, ямар ч лсэн би танд хаамлая. Очоод хэрэггүй. Нуско хотод. Тэгэд яах юм бэ? Бидний эмэгтэйчүүд хүүхдүүд хүртэл байгаа шүү дээ. Тэд нар тэднийг хайр найргуу алж хіднэз. Та өшөө бүрийнхийг алуулахгүй тулд очиж болохгүй хаа. Ямар ч лсэн би очсон дээр баг. За энэ Атагулп хаан бол ер нь бол нэлээд хэрэгцүүлсэн. Очоод хэлцээр хийх үү, хийхгүй юу? Үнэхээр эдгээр өрх тавих уу, тавихгүй юу? Маш их хэмээг ботсон. Тэгтээ ард түмнээ улс орноо бодохын тулд энэ хэлцээрийг хийхээс өөр аргагүй. Хийх л ёстой гэж одоо бодож эхэлнэ. Инкийн хаан Атагулп бараа болох ёстой дуудан авчираад Песаро Франциското хэлцээр хийхээр очжээ. За ингээд өөрийнхөө төрлөх хот
нийслэл дээр одоо очисон инкийн нийслэл Москва хот. Хэлмэрчийн цуг оруулаад ир. Комастас. За одоо сайн байна уу ч гэдэг юм уу тийм ээ. Ола комастас тийм ээ. Би Саро Франциско одоо ингээ өөрийгөө хэлж байгаа юм л да. Шокатиля локат кикала шикаталта кулпадия. Энэ хүн бол инх улсын их нарны хүүхдүүдийг захирж яваа Атакулп хаан гэж хэлж байна. Диаго энэ чи хаан байсан ба шүү дээ. Тааш тийм баха. Энэ хүний чинь аваа зодаац юм да. Хаан нь бидний гарт ороод ирлээ шүү. Франциско эзэнтэй. Тэгээ одоо яах вэ? Юу ч гэсэн хэлцээрээ үргэлжлүүлээ. Биднэрт захирагд. Яах вэ захирагдахгүй байж болно. Хүлээн зөвшөөрье. Энэ танаа нутагт хаан байдгүй. Энэ шар чолоо. Хэр олон байдгүй. Аскалиитаба. Шоколад голмика хоорондоо ирж байгаа байхгүй. Хэлмэрч нь. Ашкал гэтгэл лакатины нишката якат. Энэ чулуугаар та яах гэсэн юм бэ? Хаан байдгийг нь хэлээд өгөх юм бол та эндээс явах уу гэж асууж байна. Явах уу, Диаго, Габриэло юу гэж бодож байна? Харин энэ чулуу нэх байдаг юм бол энд нь байчвал бидэрт зүв бидтэй. Бид явахгүй. Хэлмэрчил. Бид явахгүй. Харин та нар миний үгэнд орж надад захирагдаж явах болно. Энийг зөвшөөрж гинөө. Шкалайна ба лакикиш катика ничитидгаар. Лабира кишкати никан кик тахианашка. За одоо ингээд одоо үгүй би явахгүй. Та нар харин манаа нутгаас яв. Та нар энд яах гэж ирсэн юм? Бид нар та нарт юугаач өгөхгүй гэж хэлж байна. Барнаатха. За ингээд испанчууд хийсэндээ өрсөнгөө. Та нар хааныг яаж ийна? Одоо нөгөөдөл чинь шууд сүх сэлмэ гаргаал ороод. Наад Атакулп хааныг үлдээгээч бусдын бүгдийг ал. За ингээд одоо хааныг нь бариад авч байгаа. Би Сара Франциско хэлсэндээ өрсөнгөө. За ингээ хааныг нь авчихсан. Хэцүү юм болж байгаа юм тий. За ингээд одоо айгүй хэцүү юм болж. За нэвтрүүлгийн дундор үзэгчтэй хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай энэ удаагийн хамтран ажиллагчаар Fortus Gym бид нартай хамтарч ажиллалаа. Fortus Gym нь Peace Tower-ын 12 дахь 1203 тотод үйл ажиллагаа явуулж байгаа. За мөн үзэгч та бүхэн бидний үйлрийг дэмжиж лайк, share, subscribe заавал дараарай. За тэгээ та бүхэн маань комент хэсгээр багшиг яаж юм амир Индиа хэлтэй болсныг заавал асуугаа. За тэгээд тэр donation сэтгэлийн хандваа өөрөө хандвахаа гүлгээний утга дээр бас Индиа сурсан асуугаа. Та чи бүр би бүр гайхаад таны нэрээс сур. Таны аюу олон ном байдаг штэ. Тэнчэнээсээ сураад байгаа юм болоо гэж бодлоо штэ. За энэ бариад авч байгаа нь өөр айгу буруу л да тий. Уул нь энэ инкагийн үсээд байгаа юм чинь алтуу авуу тий. Тэр бол одоо шар чулууг шаваад өгье. Тий хүснээр аваа. Тэгэд эмчилгээгээ заагаад өчхөө. Тэгэд барыг явцгаа ухааны юм бодсон юм ба штэ. Тэгэд нөгөө тал нь бол шунлан дуусахгүй юм да тий багш. Хүний шунал. Харин тий. Ста нэрэ. За одоо шуналтай байж болно. Хүн ингэж хилцээр хийж яхад яаж байгаа? Энэ Европод биш үү? Хилцээр хийж чаддгүй усуд байсан шүү. Одоо л нэг сүрхий дипломат ёсыг үндэслэгч дипломатын одоо судалгааны одоо түүхэн хэлхээ дипломат ном
Тэ олон улсын харилцааны одоо тэ гадаад хилцээр мэлцээр одоо гой юм гарах юм юу яриад байгаа юм бэ? 13 дугаар зууны нөрөө монголчуудтай ч хилцээр хийж чадахгүй. Харин монголчууд бол яг өстэй жинхэнэ Монголын эзэнт гүрэн бол дипломатиас хилцээр эсрэг талын элчийг яаж тааваар нь байлгаж ингэж яадаг. Бүх ёс журам бол Монголд байсан. Эх орноо би тэгээ манай монголчууд одоо ийм лаг бусд нь яа гээгүй. Түүхэн үнэн нь ийм байгаа юм чинь би үннээр л хэлье л та. Эсвэл одоо нэг Европууд л лаг байсан. Биднес суралцсан. Тийм юм зөвхөн нэг бол сонсхийг хүссэн үнэндээ итгэж явна. Нэг бол хатууч гисэн эвлэрэхэд хэцүү зүгээр үнэндээ л одоо яах хэрэгтэй. Үнэн нь болоо хөдөлшгүй үнэн бол энэ Испанчууд өөрсдөө юм балиар байгаа байхгүй. Тийм байна. Харагдчих. Испан төдийгүй одоо наад энэ хин Англи, тэр Франц яг ялгаахгүй муусан өрөөсөн дугуйнууд. Тийм. Уусаа тэр нөгөө колоничлын түүхэн дээр бол гардаг те. Бүгдийг нь устгадаг шүү дээ. Ийм балиар одоо ийм хилцээр хийж ийм байж болохгүй шүү дээ хилцээр дээр. За ингээ хааныг юм бариад авсан. 1532 онд Инкийн хаан Атагуалпыг одоо бариад авсан. Моско хотын хойд байгаа бүгж байгаа ширэнг Манко. Би яахад хэлсэн шүү дээ. Бити оч гэж байхад. Хилмэрчийг яасан. Шикэлцгийг яасан бэ? Тэрийг бол амьд үлдээсэн. Харин тэгээд наашаа явуулсан байна. Ах одоо тэднэрт баригдчих юм. Одоо хааны дүү Манко. Ахыг аврахын тулд бид нар гэр орондоо байгаа. Ахыг аврахын тулд бид нар тэднэртэй тэмцэлдэх ёстой. Тийм учраас бид нар бүгдээрээ зэвсэглэх ёстой. Байлтна. Шикэлц нааша хүрээдэр. Тэд нар ахыг ална гинөө. Үгүй. Олзолчоод хариу ирүүлээгүй байна. Ойлголоо. Зэргүүдийг бэлэн байлга. Франциско. Куско хотод нь би суучаад Куско захирч ирсэн эзэн хааныг би бариад авлаа. Одоо цөмөрөө яах вэ? Цөмөрөө яах вэ? Гаспаро чи наашаа үрээдэрдэ. Чи чинь тэдний талын хэлийг мэднэ үстэй. Хаантаа нэрэдэх. Амьд үлдмээр байна уу? Ухмээр байна уу? Асуу. Ойлголоо. Гаспаро чи зөв хэлмэрчлээ шүү. Хэрвээ буруу хэлмэрчлүүд Гаспарог зүгээр хөөе Габриэл. Чи тэгээд өөрөө Гаспарогийн оронд хэлийг суралцахгүй яасан. Хоошоо сууж ах ч үлээ. Алуу хэлцээр хийгээд наадахда зүгээр асуу. Ухмээр байна уу? Эсвэл амьдрмаар байна уу? Асууж байна. Шкалникал кишка такишка машкара. Ухмээргүй байна гинэ. Дон Сенор Писаро. Харин хүсэж байгаа юм чи өгье гэж хэлж байна. Миний хүсэж байгаа зүйл бол алт. Хэл. Шкал кияло ноч кига. Шакатин лакин шкала. Алтыг чи нөгье гэж хэлж байна. Хэрийг. Хүснээр чинь. За. Тэгвэл өөрийнхөө хүмүүс рүүгээ илчээвэл хэр зэрэг алт өгөх юм бэ? Намайг суллуулахын тулд би өөрийнхөө юм хоригдож байгаа өрөө. Миний энэ өрөө хоригдож байгаа өрөө. Энэ бол 4 метр өргөн, 6 метр урт, 2 метр өндөр одоо юм өрөө байгаа. Би яг энэ өрөөг алтаар дүүргий гэж хаана хэлж байна? Гаспаро юу гэж байна? Яг энэ хоригдож байгаа өрөөгөө ингээ алтаар дүүргий гинэ. Бөөх. Энэ арай худлаахаа. Үнэн гэж хэлж байна. Өөр. Ингээл болоо. Шалакатишкорома. Савчишкара. Лахаши такшхын кашакатияда. Хажуу зэрэгэлдээ байгаа өрөөг мөнгөөр дүүргий гэж хэлж байна. Хойд яаго. Юу гэж бодож байна? Ёстой сайхан санаа байна. Бид нар ингээд баяжлаа шүү дээ. Дон Сенор Франциско.
Бидрийгээ баяжлаа. Чи наатха яг энэ үгэ өөрийнхөө хүмүүстэй хэл. Атагулп гэж чамайг хэлсэн байхаа. Аль хүмүүстэй хэл. За, Атагулп яг ингэж хэлсэн. Хэлж шít. Миний хоригдож байгаа 4 м өргөн, 6 м уртаа, 2 м өндөр өрөөг алтаар дүүргий. Яг хажууд нь байгаа зэрэгэлдээ өрөөг мөнгөөр дүүргээд өгье. Тэд намайг сулалчихаа гэж ингэж хэлсэн байна. За, Кускогийн хойно хэсэгт байгаа энэ манкодууд нэрсэн байна. Алтаар дүүрэг, мөнгөөр дүүрэг гэсэн нь. Тэр чинь их танхимын зөвлөгөөний өрөө шүү дээ. Яах вэ? Болж л байна. Тэгтээ нэг юм байна. Хааныг суллана гэсэн нь. Эдгээр чи хэлсэн амдаа хүрэхэд хэцүү хүмүүс шүү дээ. Суллнаа. Тим их алтыг авчаад явуул гэж хэлж штэ. За. Манай ах юу гэсэн? Алт мөнгөн эдлэр дүүргэн гэдгийг амлсан, хариуд нь сулна гэдгийг тэр хүн амлсан. Тэр хүний хинглээ. Песара Франциско гэсэн. Их ширүүн царайтай, хүйтэн хөндөй харцтай, хүн биш чөтгөр байрын хүн. Тэр бол хүн биш үү? Бүр харваас алуурчин байсан л та. Би маш их дайн тулаанд орж явж исэн хүн. Дайчныг би бол танина. Эсрэг тал дайсны тал байсан ч гэсэн би танина. Харин алуурч нэгч би хараад мэднэ. Тэр бол дайчин нэр биш байсан. Тэр бол алуурчин байсан. Түүний харцнаас би ойлгосон. Гэхдээ тэр амлсан амлалтандаа үрээсэй л гэж бодож байна. Инкийн өнцөг болон бүрэн рүү илж товтлог. Атагулп хааныг аврыг. Ойлголоо манко эцэнтэй. За ингээд илж товтлогсон Атагулп хааныг аврахын тулд алт эрдэнэс аваад ирээрэй гэж хэлсэн. Алт мөнгө аваад ирээрэй гэж хэлсэн. За ингээд нөгөөдөл чинь алтаар дүүргэж өгсөн. Ер нь тэр өрөөг нь 4-5 өдрийн дотор дандаа алтан идэлэл. Нөгөө испанчууд нь хараал байж идэг. Бох. Гүчид ямар гайхамшигтай идвэ гэдэг. Хараа байжсэн. Нөгөө өрөөг нь мөнгөн идэллээр. Одоо ин голд ор силверээр дүүргэж штт. За ингээд дүүргэсэн. Хөөш. Энэ инкасууд хэлсэн үгэндээ үрчлээ. Одоо Атагулп хааныг нь сулчих уу? Габриэло. Би чамд нэг юм хэлье. Гэхдээ эдгээр чи хийсэндээ хүрчлээ шүү дээ. Франциско эзэнтэй. Би чамд нэг юм хэлье. Би яаруу тааруу шийдвэр гаргачих. Жохон том өрөө. Энэ их танхимд нь цуглуулахгүй яава. Энэ багт за одоо дүүргээд өгөхөөр баг юм шиг санагдчихлаа л да. Гэхдээ ч хангалттай л алт мөнгө өгж штий. Арай нэг жоо том өрөөнд. Арай том өрөөнд одоо энэ одоо байх ёстой байсан юм ааш. За энэ Францискогийн шунал нь ингээ хөрсөн. Одоо нэг хамдгүй. Чи битэрийн одоо байгаа ер нь бол нэг үг байдэн штэ. Бурхан багшийн сургаалд арчаад штэ. Алтаар бороо орсон ч хүний шунал ханахгүй гэдэг шиг. Гүй одоо 4 м өргөн 6 м уртаа 2 м өндөр ийм танхимыг нэгийг нь алтаар нөгөөдхийн мөнгөөр дүүргээд өглөө штий. За хангалттай л үстэй. Уул нь бол нөгөөдхөд нь баг санагдчихсан. Би ямар баг өрөөнд баг газар сонгоч бооч гэдэг юм уу. За яг ийм юм болсон. Атагулп хааныг нь аваад ир. Түүнд хэлмэрчил. Энэ ордныг энэ том танхимыг дүүргэж чадах уу гэж асуу. Алтаар. Чиний авчирсан алт баг байна. Шкалкана, Гэлишки, Катыкалчиков. За ингэ. Шкалехан, Шкаркати шатаки, Каткишкар ява. Юу гэсэн бэ надад чинь? Та нар амлсан. Би амлсантай хөрсөн. Одоо сулах ёстой гэж хэлсэн. Та хэлсэндээ хүрээч гэж хэлж байна. Би бол хаан хүн. Хэлсэндээ хүрлээ. Харин та
үнэхээр захирагч удирдагч юм бол хэлсэндээ хүргэж хэлж байна. Би захирагч удирдагч биш. Манай хаан байсан бол энээс илүү ихийг авах байсан биз. Наад мó. Өдөн хувцастаа сармагчны удирдагч чанаашаа ядэр. Шкалкена, шкаркатикикакон, халикатикика. Юу гэдэг нь наадах чинь. Та хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Тийм болохоор зэрэг таны өмнө цогтөхгүй, таны өмнө би хэлснээ биелүүлсэн, та заавал биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол таныг бурхан сөнөөнө гэж хэлж байна. Чиний бурхан уу? Чиний бурхан тэгээд намайг сөнөөх юм уу? Диаго. Энэ мус сармагчны удирдагч яах вэ? Зэрлгүүдийн удирдагчийг харин бид нар яадаг вүлээ? Та өөрөө шийдэхгүй юу? Дон Синьор Франческо. Ойлголоо. Атагулба. Алт мөнгөч байхгүй. Хааны налаа. Куског дээрэмд. Бүгдийн ал өшөө зөндөө олон алт мөнгө олж ир хурдл та нар. За ингээд гарч ирээд. Нөгөө хаана хүлээж авах байх гэд хүлээж исэн бараа болгочод хэдэн цэргүүдийн фалат гэлж байгаа. Писара Франциско эсэндээ өсөхгүй. Спани дээр энэ хүмүүс эсэндээ өсөхгүй. За ингээд 1533 онд Спанчууд эзэн хаан Атагулбыг алсан. Ингийн эзэн Атагулбыг алсан. Ингээд нийслэл Куског тонон дээрэмлээ. Одоо энэ бүр нийслэл Кускогтын дээрэмдэж тонсон байна. Та нар өшөө модыг нь цавч шин онгоц бүр хий. Энэ бүх алтыг Мадрид руу явуулах болно, Барселон руу явуулах болно. Бүгднгийн ач. За одоо ингээд бид нэр алтаа эндээс олборсон алтыг Мадрид, Барселон руу явуулчаад дараа нь яах юм бэ? Бид нар бүгдээрээ ялаас чөлөөлнө. Испани хаан бидэрт хэрэгэм зэрэг хүртэн. Фердинанд биднийг бол сайн шаах болно. Кастилийн Маргаритада гэрлээ өстэй. Ингээд Кастилчууд гарч ирсэн бэстэй. Бидний байхгүй хооронд шинэ хаан Фердинанд, Мария биднүсийг бүгднийг аварна. Бүх алтыг бүгднгийн зөө. Алтан марл, мөнгөн марл гэж нэрлэх болно. Зөвхөн алт мөнгө зөөх ёстой огц шүү. Хамгаалтаач явуул. За ингээд Испани руу зөөх алтан марл, мөнгөн марл гэдэг онгоцыг одоо Писара Франциско гаргасан Кортес гэж нэг юм яг өрөөсөн дугуй. Бас яг л Ацтекийн, одоо Мексикийн, Төв Америкийн одоо энэ алтыг бас ингэж алтан марл, мөнгөн марл сонгоцоор бас өрөөсөн дугуй юм чинь одоо зөөн л дөө. Нэг нь одоо яах вэ? Тэргүүн удирдагч адмирал байж болно, нөгөөх нь пиратын удирдагч байж болно. Хоёулаа адилхан шуналтай. Хоёулаа адилхан л нэг юм. Үгүй нэг цол хэрэгм нь өөр боловч, царай зүсэн нэр нь өөр боловч хийж байгаа юм нь яг адилхан. Спанчууд яагаад ингэвэ? Инхүү Куског тонон дээрэмдлээ. За одоо ингээд инкийн арт түмнийг алж хитсэн. Тэгээд Мачу Пичуг очиж сөнөөхөр болсон байна. Мачу Пичу. Энэ ямар газар вэ? Эртний инк хэл буюу Толтекуудын хэлээр бол хуучин оргил, хөгшин оргил гэсэн утгатай. Ийм үг. Инкийн нийслэл Кускогоос баруун хойд зүгт 70 орчим километр байдаг, зайд байдаг. За тэгээд энэ Перугийн Урубам хөндийн оргилд оршин тогтнодог 2430 м одоо далайн түвшнээс дээш өргөгдсөн. За ингээд 100 гаруй жил хүмүүс амьдраад Испанчуудыг хурж ирэхэд энэ хотоосоо цухтаагаад одоо ингээд дөрвцгээс юм. Мачу Пичу ч нүүр болохоор зэрэг ингээд бас ингээд одоо усан эргэн тойрон цөөрөм дунд арал юм шиг болдог. Мачу Пичу одоо энэ зураг нь одоо гарна. За тэгээд энэ Испанчууд Мачу Пичиг одоо нутгийнхнаас одоо ингээд бүгднийг нь алж хийцсэний дараа хожим нь үлдсэн нутгийн инкүүдээс Мачу Пичу гэж байдгүй гэж асуухт бид нар мэдэхгүй домогт л байдаг гэж ярьдаг гэсэн тийм яриа бол байгаад байдаг.
За үүлэнд хөвөн оршдог үлгэрийн бурхтын ордонд ойрхон хот гэж инкуд нь өөрсдөө нэрлэдэг байсан байна. За ингээд чулуугаар бүтээгдсэн. Тэгээд ийм маш гоё нэг тийм чулуун ийм ханан барилгатай. За энэ маш гоё ингээд үзэсгэлэнтэй одоо тий чулуугаар ингээд бүр эвтэйхэн цэрэг бэхлэлтэй ч гэдэм үү маш сайхан одоо бүтээгдсэн Мачу Пичу энэ газрыг бол одоо мартагдсан юм хожим. За тэгээд 1450-аад онд бол энийг баригдсан гэж үздэг. За их олон ард түмэнтэй иргэдтэй байсан 100 гаруй жил хүмүүс амьдэрсэн ийм одоо байгаа нутгийнхан болно гэж хэлж байгаа одоо түүхэнд болно гэж бичигдсэн. 1911 онд одоо Америк нэгдсэн улсын археологч Хирам Бекхэм энэ Мачу Пичуг бол олсон юм. Тэгээд хүндрэлтэнд эртний инки иргэншил ийм юм байсан байна. Мачу Пичу гэж ийм байдаг юм байна гэд археологийн судалгаар гаргаад ЮНЕСКОгийн өвд одоо ингээд бүртгүүлсэн юм л да. Энэ бол инкийн сонгодог архитектур хуурай хадан ханааргаар одоо ингээд баригдсан. За ингээд гол байгууламж нь бол нарны сүм Интихуатана бурхны том одоо сүм нь одоо Интихуатана бурхны хөшөөнд бөгөөд одоо ингээд ордон ч гэдэг юм уу тийм ээ тахилын том ордон байдаг. Инкуд ер нь бол хүнээр тахил өргөдөг байж байгаа сүлд амьтнаар тахил өргөдөг болж исэн соёлтой. За инкудтай холбоотой юмыг өмнө нь Боиндлаатай би ярьж байхдаа бас хэлж исэн. Инкуд юу хийж исэн, яаж. Инкуд бүр тархины мэс бас хийж исэн тийм маш том баримт байгаа. Зургууд нь бас олцсон. Тэгээ зургууд нь бол олцсон. Мачу Пичу хэмээх ертөнцийн гайхамшиг бас одоо Перугийн яг энэ газраас олцсон. Энэ гайхамшигтай сайхан ард түмэн. Энэ гайхамшигтай сайхан иргэншил соёлтойгоо. Иргэншилтэйгээ, бичиг үсгтэйгээ, бүтээн байгуулалттайгаа эрэлхэг зориг ард түмэнтэйгээ Испанчуудын булаан эзлэгчдийн гараар устгагдах нь тодорхой боллоо. Тэгтээ нэг үнэн байгаантай нөгөө Испанчууд яг үүний дараагаас бол юу эдийн засаг нь бол нэг тийм чи алт зөөн шүү. Баяж амар баяжсан гэдэг нэг ер нь Европын хамгийн баян улс болох тодорхой болсон л доо. За тэгээд ер нь бол энэ 1535 онд одоо Атакулпа хааны төрсөн дүү Манко инкийн ард түмнийг одоо удирдан Испанчуудтай тэмцэхэр болсон байна. Манко баатрын буюу хун тайж Манко Испанчуудтай тэмцсэн тэмцэл нь одоо ингээд эхлэх цаг нь болсон. За энэ бол олон жилийн тэмцэл болно. Одоо их дайн хүлээж байгаа. Одоо их дайн эхэлж байгаа. За тийм ээ. За танд бас баярлалаа. За үзэгчтэй мөн манай нэвтрүүлгийг бас таалан сорьсон та бүгдээ маш их баярлалаа. Үзэгч та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, шеэр, сабскрайб харамгүй дараарай. За мөн дээрээс нь энэ доор явж байгаа дансанд сэтгэлийн тус дэм хандвиг бас бид нарт илгээгээрэй гэж та бүгдээсээ хүсэж байна. За нэвтрүүлгийн төсөл хамтын ажиллагч Fortus Gym бид нартай хамтарч ажиллаа. Fortus Gym Peace Tower-ийн 1203 тоот үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхэн маань эрүүл чиргээр бие махбодоо бие галбараа одоо хөгжүүлэх гэх юм бол 12 давхурдан гараад 1203 тонн очиход сайхан бие хаагаа сайхан хөгжүүлж болно. Бас бие хаагаа хөгжүүлж байгаа багш байгаа тэд. За мөн дээрээс нь манай одоо багшийнхаа энэ инк хэлийг сайн сурсныг бас үнэлж үнэлж бүгдээр донештэй сайн хийгээрэй гэж хүсэж байна. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай. Фитнес бол зөвхөн булчин биш. Энэ бол таны эрүүл амьдралын хэв маяг.